dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, couldn't scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Сайн мэцхан үзэгчтэй амралтын өдрийн мэндийг хүргэе. Баазар нэвтрүүлэг 11 дахь улирлынхаа энэ улирлын 32 дахь дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голланд банк. За тэгээд уламжлалт дөрөв баазараа хүрэхээр студид ажиллаж байна. Орой минь хүргэе. Юу байцгаана? Чи бэрээс үлдсэн үгүй дээ. Араа үнцгэн тэгж таардаг гинэ. Үнцгэн дээр ирлээ би. За тэгээ бүх зүйл финал бол эхэлчлээ. Тэгээ маш сонирхолтой хоёр гоё тоглолтыг бид нэр үзсэн. Гэхдээ юм хаанаас хэлснийг, финал хэрхэн бий болсныг ярихын тулд өнгөрсөн 7 хоногийн өрнөд бүсийн финалийн зурглалын 7 дахь тоглолт руу шилжиж. Нэм гарах. Яг баазрын маргааш нь. 7 хоногийн дараа, бараг 7 хоног. Маргал 7 хоног юм гэсэн. За тэгээ би энэ тоглолтыг нөгөө спортын фэнүүдтэй гэр орхон байсан болохоор үзэхээр орлоо. Тэгсэн чинь тоглолт 32-25 гэдэг айгүй эвгүй ихтэй. Спортын фэнүүд чинь бас удаан үлээсэн юу нь болохоор нэлээд өндөр хайптай байсан. Тэгээ би гараа явахаар шийдсэн. Тэгээ гарч яваад та нарын дээр очиж үзсэн байгаа. Тэгээд гоё 7 дахь тоглолт болсон. За тэгээд баярлалаа гоё гэж. Ийм тийм тоглолтоос гарч ийн гэдэг бас гоё. Гэхдээ анх удаа л ийм хэцүү мэдрэмж бас авлаа энэ багийн тэмцлээс хойш хэцүү л байлаа шүү дээ. 7 хоног хэцүү байгаа дараа ядаад үсэрээ хүртэл тоглолоо би. Тийм одоо л эхэлж байгаа. Тэр чинь фэн амьдрал. Тэгээ хамгийн гол юм нь чэт үнэхээр сайн тоглолцсон бол гэл яг гол зураалдаа юм л та. Тэгээ бүгд л анзаарсан баг чэт. Одоо тэгээ нөгөө финал хэлсэн чинь Карл Антони Тамаас Вембигийн эсрэг яаж тоглож байгааг бид нар харж байна. Тэгэн гурт чэт үнэхээр сайн тоглолцсон бол бас боломжтой байж дээ гэл гол зураад байгаа юм л та. Тэгээ эхний хагаст ерөөсөө SJS үр 5-аас дээш оноо авсан тоглогч ч таандарт байгаагүй. Тэгээ яалчгүй бас багийн 2 дахь лидер нь хийэн тэр нь байхгүй. 3 дахь нь бүр 2хан товтлооны оролдлого гүйцэтгээд явчихаар Кейс Волс үлд онооны зураг ойртуулад бүр үнэхээр аминд орсон гой тоглолт үзүүлээ. Тайлбар үеэр Reggie Miller, Jamal Crawford хоёр байсан баха. Тэр хоёр ч гэсэн ярьж ирсэн. Энэ багийн одоо яг энэ талбай дээр байгаа бүрэлдэхүүний 2 дахь одног нь Chet Holmgren All-Star сонгогдсон хүн. Тэр хүн оноо авдаггүй маа гэхэд бусад зүйлээрээ ядаж байгаа гэдгээ нөлөөгөө ингэж тоглолтод гаргамаар байна гэж тоглолтод нэг 2-3 удаа урдаад амжсан хүн. Даанч тэгээд Chet Holmgren гэдэг хүний Che үсгэнж байгаагүй дээ. Тэгээд тоглолтын дараа болохоор дасгажуулагч яг тэгээд тэр чинь цайны л үг баг л тоо. Дайно дасгажуулагч хэвлэлийн баг хурал дээр хэлэхдээ бол Chet-ийн талаар асуухад яг оноо авалт тэгээ нөгөө довтлох тэр тал дээр л байхгүй байснаас биш. Яг тэр нэг 3 дугаар үе дээр оноо ингэж ойрхон явуулах гол хүн бас уг нь Chet байсан шүү. Цаасан дээр бичигдээгүй юм ин бас харах хэрэгтэй шүү гэж онцолж ярина лээ. Гэтэ одоо тэгээд үнэхээр муу байсан уу хэл үнэхээр л муу байсан шүү дээ. Оноо хэрэгтэйсэн тийм. Тий, оноо хэрэгтэй байсан байхгүй. Одоо ингээд жоохон сайн тоглоод өгөөсэй гэж байж хахад таартанчтай энэ гарч ирээд аюу гой тоглож исэн чинь Корнетийн нөгөө хаалт одоо яг энэ хаалт бүх юмыг эргүүлсэн. Энэ хөрөөсөө харин тийм. Одоо энийг бид хоёр тайлбар дээр ч маш их онцолж хэлсэн. Энэ ерөөсөө энэ цувралыг баг шийдчихлээ гэж яг энэ хаалтыг гэж хэлж ирсэн тэгэл. Леброны нөгөө нэг Iguodala 16 онд блокт тэгшэл юм болсон л доо. Ер нь тэрнтэй ер нь харьцуулах үзэхгүй. За тэгээ шампани гэж энэ залуу бол бүр үнэхээр энэ дээр энэ тоглолтын дээр харин уг нь MVP маань өстой MVP ч тоглосон. Тэгсэ. тэгээ ер нь бол яагаад MVP вэ гэдгийг нотлсон тоглолт нь байсан. Нөгөө 7 тоглолтод миний карьерийн магадгүй хамгийн чухал тоглолт гэж хэлсэн. Өөрөө ч тэрэндээ яаж тим тоглолтод яаж бэлддэг гэдгийг бол харуулсан. Кейс нь бол энэ дээр уг нь өстой гоё ортуулаад ирсэн. Яг гоё барьж орж ирсэн шүү. Юу миний нөө яриад идэг. Та нар жижигэн гэдэг чинь тийм. Товтлооны самбар аягүй хялдаж байгаа. Тэгсэн. Harper ч тэр доороос баг 2 ч аваад. Harper Castle 2 ч юм Будагт талбайн тоглогч нар шүү дээ. Тоглогч нар шиг юусэн. Тесрэлттэй. Тэгээ шампани ч бас 10 самбар мөн тогтмол ингээд авчих
боломжтой байгаа. За тэгээ эцсийн хэсэг нь болсон доо. За нэг ийм л тоглолт болоод тэгээд San Antonio Spurs баг 1999 онд авраг авч исэн нүүр тулж авраг авч исэн багийнхаа эсрэг финал руу гарч ирсэн. За 12 жилийн дараа 12 жил. финалд дахин гарч ирж байгаа. За тэгээд ямар ч сан 7 тоглолтын араас гарсан статистикууд гэх юм бол Caruso бүсийн финалд сэлгэнээс 20-оос олон холын зай шидэлт амжилттай болгосон түүхэнд бас анхны тоглогч болсон юм байлээ. Амар нөлөөтэй байсан байна. Чи одоо юу юм бүсийн финал гэхэр чи зөвхөн өрн бүсийн финал биш шүү дээ. Тийм. Тэгэхээр яг хав дээр үед Стефенс илүү биш үү? тий яг хав сэлгэнээс гэж Сэлгэнээс л гэж байгаа. тий. Гэтэл одоо жишээ нь сэлгэнээс гэж бодохоор Джейсон Терри Мэри ч гэсэн одоо энэ статистик дээр байж ах боломжтой хүн шүү. Уг нь шийддэггүй нь. Тий. Тэгэхэд байхгүй. За тэрнээс өмнөхөөр бодохоор угаасаа тэгж олон гураа шийддэггүй байсан үе болчихж байгаа юм л да тий. За тэгээ сүүлийн 20 жилд бүсийн финалийн 7 дахь тоглолтод 10-аас дээш оноо авсан 2 рүүки байт юм байна. Нэг нь Tatum, Harper 2 болж байгаа юм байна. За тэгээ 8 жилд 8 өөр баг 10 болох нь бол тодорхой боллоо. Энэ гэхдээ маш чухал гоё л статистик юм шиг надад санагдаад байгаа юм уу? 18, 19 өөр баг авраг авч ийн гэдэг чинь бас гоё тэнцвэртэй нэг баг Dynasty удаа үргэлжлэхгүй болж ийн гэдгийг л харуулж байгаа. Dynasty хийлэхгүй шүү дээ. Тэ? Өсөлтөө бүр нэлээд ойрхон болчихлоо гэсэн үг ер нь. Одоо баг бид нар чинь нөгөө энэ Spurs хоцсноос болоод OKC чи ер нь Dynasty байж чадах юм уу үгүй юу гэдэг юм руу хүртэл Заавал тэр яриа руу гарч эхэлчихэж байгаа. Яриа руу орох За тэрийг энэний дараа яах вэ? Баг дийлдэхгүй юм шиг л байгаа гэсэн чи тий. За тэгээ шампионы 7 дахь тоглолтод хамгийн олон 3 шидэлт амжилттай болгосон Spurs-ийн тоглогч болж байгаа юм байна. 6 шидэлт. 6-гийн оруулсан байна. Бүсийн финалд 175-аас дээш оноо 15-аас дээш халт хийсэн тоглогчид Shaq, Hakim, Wemby гинэ. Яа. 15-аас дээш хаалт гэдэг нь өөр амар үзүүлэлт болчихж байгаа юм л да. Тэгээ 7 тоглолт гэж бодох чинь нэг тоглолтод 2-оос дээш хаалттай байж гэсэн үг шүү дээ. Тэгээ 21-р зуур дөрөвдийн финалд 125-аас дээш оноо 50-аас дээш дамжуулалт өгсөн ерөөсөө дөрөвд тоглогчд Стефан Кастл болж байгаа юм билээ. Shea Westbrook, Kobe дандаа MVP-нүүд Аим шигтэй. За тэгээ плей-оффт 5 удаа гейм 7 энэ жил гарлаа. За энэ нь бол одоо түүхэн амжилттай зэрэгцэж байгаа юм байлээ. 94, 14, 16 оноодод 5 энэ гейм 7 нэг жилд гарч ирсэн юм байлээ. 800 л уустай. Тий. 8-5 болоод өлгөрсөн шүү дээ. Тэгээ лигийн түүхэнд 160 дахь гейм 7 байсан. Уг нь бол хардаа нийт түүхийг авч үзэх юм бол гейм 7 гэртээ хийж байгаа баг 117 хожоод зочдод 43 42 хожил авцсан байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ жил болохоор одоо 5 гейм 7-гийн зочин баг нь 3-т нь хожоод тэгээд эзэн баг нь л 2 хоцсон байгаа байхгүй. Талбай малбайроос амархаа болчих тий. Wemby, Kobe, LeBron-ийн амжилттай зэрэгцэн тэрний юу юм бэ гэхээр 21-р зуунд бага оноо авалтаар тэргүүлэн финалд шалгарч байгаа 22 болон түүнээс доош настай 3 дахь тоглогч болоод ингээд LeBron 2007 онд 21-тэй байсан гэсэн үг шүү дээ тий. Юу лээ? 22-т юм шүү. Тий яг 22-тэй л юм байна. За тэгээ Kobe 2000 2000 гэсэн 78 оны тий яг 22-тэй байсан. Гурлал 22-т гарч. Бүсийн финалд шалгарч байгаа хамгийн залуу 2 дахь баг болж байна. Portland байгаа. Thunder бас байгаа. 77 оны Portland гинөө. Тий төрүүлсэн баг тий. Тий төрүүлсэн. Бил болтны баг гэхгүй. Тэгэл 7 дахь тоглолтод Spurs-ийг залуу баг гэж 25-100-ны 3 настай байсан юм билээ. Багийн дундаж нас нь тэр Portland. айхтар залах юм. Spurs болохоор 25-100-ны 6. Тэгээд өнгөрсөн жилийн OKC болохоор сая 25-100-ны 40 гэсэн байсан уу тий. Spurs-ийг залуу баг гэдэг байгаа ч гэсэндээ Thunder бас өөрсдөө залуу баг л та. Тий. Одоо өнгөрсөн жилийн Thunder энэ жилийн Spurs 2-ын насыг ингээд дундаж насыг бодохоор 0.3 мөрийн зөрүүтэй байгаа байхгүй дундаж нас нь. Тэгэхээр чи ер нь нас чацуул багууд жил дараалаад ингээд өрөндөөс финал руу гараад ирчихин гэсэн үг л тий. За тэгээ Thunder ирээдүй одоо яах бол гэдэг талаар ярилцъя. Тэгээ Oklahoma-ийн сэтгүүлчдийн өгж байгаа ярилцлагаар San Francisco-ийн өгж байгаа ярилцлагаар ч гэсэндээ ер нь бол том өөрчлөлт хийхгүй. Одоо J-Dub-ыг сольж магадгүй, Chet-ийг сольж магадгүй яриад энэ тийм зүйл бол ерөнхийдөө болохгүй. Арай өөрийн тоглогчдоос ерөнхийдөө эхлэх юм шиг тиймэрхүү яриануудыг бол өгсөн. Тэгээ одоо тэгээд доорт ер нь явах байх. Доорт угаасаа нөгөө team optionтэй байгаа. Баг гэрийг нь сунгах хэсгээ шийднэ. Одоо нэг мөнгөн дүн байгаа л та. Тэрийг сунгаж авч үлдэх хэсгээ шийднэ гэсэн үг. Тэгэхээр OKC-ийн ирээдүй одоо гол нь
За яг хөө мэдээж маш олон драфтын эрхүүд байгаа. Энэ жил ч гэсэн эхний тойргоос одоо 2 баг 3 жилөө сонголт хийн. Ийм байгаа боловч яг нөгөө санхүүгийн асуудал дээр одоо шууд тулж ирнэ. Тэгэхээр энэ баг нэгдүгээр Цемпрестигийн яриад байгаа зүйл ч гэсэн худлаа биш. Яг тэгэхээр энэ баг солилцоо ихэд аюу эвгүй болцсон байхгүй юу? Одоо тэрийг угаасаа дараа нь салингийн цэс дээр бүр тодорхой харуулах баг. Солилцоо их боломж нь аюу хомс. Эдгээр олон драфтын ирэх байгаа ч гэсэн нөгөө second apron-о даваад ороод ирсэн байгаа. Одоо ирэх үйлрлийн салингийн цэс. Тэгэхээр та нарын нөхцөл байдал яг одоо тэр хүснээр солигдно гэдэг бол боломж аюу хэцүү болчихсон. Нэгээс хоёр тоглогчлыг нь явж таарах нь дээ. Тий, одоо J-Dub Hungry 2 SJS илүү цалинг. Зөвхөн ирэх үйлрэл байна. Тий. За тэгээ Hartenstein-ы цалин юм байна. Caruso Hartenstein бас тийм опшн байгаа. Тэгвэл Hartenstein явах юм байл та. Hartenstein-ыг харин явуулах нь уу эсвэл өөртөө тохиролцоод салингийн бууруулж одоо нөгөө нэг Wamfleet-тэй нэг сүүлийн жилийн цуцлангуудаа дахиад нэг 3 жилээр арай хямдруулаад гэрэлж. Гэтэ нийт мөнгөнд үн нь бол арай их. Улиралд авах нь дундчлаад бодохоор бага ийм гэрээ хийж магадгүй гэдэг. Ер нь Hartenstein-ыг бол авч үлтгэл бол. Доорт бол ер нь тэр 17.7-оор явж таарах байхаа. Тэрийг бол авч үлдэхгүй байх. Тэгээд баг энэ 7 тоглолт дуусны ар дээрээс Доорт Lakers руу юм уу гэдэг яриа хүртэл гараад ирсэн. Lakers л эрэхтэй шүү дээ. Одоо тэр цалингийн цэсний хамгийн доогуур байгаа хоёр тоглогчийг хартаа Jared McCann ээжийн энэ хүртэл авчирсан хамгийн чухал хоёр үүргийн тоглогч нь ийм бага цалинтай байгаа. За тэгээд тэр Tom Sorbreg болохоор өнгөрсөн жилийн драфтын 15-аар авчирсан. Бас дэжгүй хүлээлттэй байгаа. За Топичиг бол мэдээж анх айгүй хүлээлттэй эхэлсэн багаар бэртэл гэмтлүүд тэгээд хүнд өвчин туссан гэдэг юм хүлээлтүүд нь буурсаар байна. Тэрнээс биш ер нь Серби ирээдүйн гарааны холбогч гэж ирсэн нэлээд хүлээлттэйсэн залуу шүү дээ. Тэгээд энэ үлрэл ер нь 10 Vegas Azejo 2 багаар өөр ротейшноос сая финалд бол плей-оффтод бүр гараа явуулчихлаа шүү. Гараа явуулчихсан. Тэгэхээр энэ хоёроос эхлэх бах. Тэгээд Доорт. Тэгээд яг зур нэг асуулт надад байна л да. Хэрвээ ийм байлаа гэж саяныхаар одоо жишээ нэг тийм айхтар том өөрчлөлт ротейшнд ч юм уу ийм том нэр ирэхгүй бол таарах гэдэг нь шүү дээ. Боломжгүй. Тэр тохиолдолд OKC Thunder гэдэг баг аваргын контендер төвшөнд яригдсан хэвээр байх уу гэдэг асуулт. Том солилцоо хийхгүй биш одоо нэг том өөрчлөлт хийхгүй бол хэвээр байж шүү дээ. Байж лээ. Би л гэж л бод. Шалтгаан угаасаа юу шүү дээ. J-Dub одоо Shea те. Hungry энэ гур байгаа цагтуудын топ хүрсэлтээр бол гаргана шүү дээ. Би бол тэгж л байж. Тийм. Улиралтаа бол ер нь тэгэл өрнөдөд дахиад одоо эх жил ихэд Spurs-тэй үзэл. Дэшээ 1-2-2-оор гэдгээр л явах байл гэдэг. Одоо McCann өдр одоо те Mitchell өдр нь гоё баг гэрэгтэй юм чинь тэгээд байж л байх юм чинь. Хамгийн том фэн юу гэж бод. Одоо 7 дахь тоглолт дуусны дараа Шээс асуусан байхгүй Чэтийн тоглолтын талаар тэгсэн чинь бидэнд Чэт хэрэгтэй байна гэж хариулсан. Марк Дагны болохоор Чэт ирснээс хойш бид нар дандаа өрнөд бүсийн шилдэг багуудын нэг байсан. Тэгэхээр ерөнхийдөө Чэтэд их буруу хэрэггүй. Яг нөгөө Вембигийн эсрэгэл нэг тийм өөртөө ихтэй бардан байдлаа алдаал тэгээ нэг юм болгоомжтой хитрхи болгоомжлол өөртөө эргэлзээд байгаа юм шиг тийм зан хаашиг харуулсан болохоос биш бас лигийн шилдэг төвийн тоглогчдын нэг харахгүй бас мөн баггүй юу. Тэгээ бид нар бас нэг юм орхидуулаад байх шиг байна л да. Энд чинь J-Dub-гүйгээр тоглож байгаа шүү дээ багч. Ээж Mitchell-гүйгээр тоглож байгаа шүү дээ. 7 тоглолтыг бол жишээ. Тэгэхээр талбай дээрээ боловч хамгийн чухал хоёр тоглогч нь баг энэ плей-оффт Shea-ийн араас бичигдэхтэй 2-3 дахь одоо оноо авалтан дээр нэмэр болдог тоглогчд нь байхгүй л байсан байхгүй. Яг үнэндээ бол. Тэр утгаараа юу бол аюу сайн тоглож гэж бодсон шүү дээ. Тандрыг. Яг фул потенциалаар тоглож чадаагүй л гэсэн үг юм. Одоо энэ 10 ягаас Azejo 2 багаас гараа явлаа гэж бодоход ард нь McCann, AJ Mitchell дараа жил одоо нөгөө драфтаас авсан залуучуудаа хөгжүүлээд явчихад ерөөдөө цалингийн цэсээс судлаад дараагийн жилд асуудалгүй. Саяны цалингийн цэсээс за Доортыг гасан. Тэгээ 14 тоглогч болно. Hartenstein авч үлдэнэ. За тэгээд дахиад нэг тоглогчийг одоо 10 Vegas Azejo 2-ыг ингээд явууллаа гэж бодоход нэг 13 тоглогч эсвэл 12 тоглогчтой болно. Үндсэн тоглогч нар гэрээтэй байгаа. Тэнгүүт нэмээд чөлөөтэй гантаас ч юм уу эсвэл тэр Vegas Joe 2-ыг солиод хинээр солих нь үү те. Тэр хоёрыг авъя гэсэн баг л өндөр. Ялангуяа 10 Vegas болохгүй уг нь. Яг Azejo бол сайн шидэгч. Гэтэ 10 Vegas-ийг бодвол арай нуруу намтай. Хамгаалтан дээр арай таархан. Би энэ жил зүгээр яагаад 10 Vegas-ийг ашиглаагүй бол гэдэг дээр л гайхаад байна.
Тэр одоо тэгэл асалжуулагч хэлээ Харин тийм. уг нь яг ийм гимтэлтэй одоо ээжийн мэдлэггүй нөхцөлд бол хэрэгтэй байхгүй. Үгүй та нарт бол айгүй гоё хөзрүүд байгаа шүү дээ. Одоо тэгэл бүх тоглогчид нь Өснөө ав драфт ирэхүүд байна гэж. драфт ирэхүүд байна. Одоо хардж дээр явуулсан ч болно шүү дээ. Цэлгээ бүр судлал юм тийм. Тэгээ ер нь Сэм Пристэ бол том тим одоо хүмүүсийн яриад байгаа шиг Янис Оксид ирэх үгээд байгаа тийм зүйлийг бол хизээч хийх хүн юу. Уусаа Янис одоо энэ Янис жилийн өөрөө ч бас Оклахоматод ирэх сонирхол байхгүй. Байхгүй юм. Янис ер нь бол шүү дээ. Нэгдүгээр дорн бүстэй үлтийг хүсэж байгаа. Майами Бостон хоёр дээр их хүчтэй. Яг одоо ингээд төрүүлчүүл Нью-Йорк бол өөрсдөө Янисыг бол болцсон юм шиг байл. болцсон. Одоо ингээд гоё болоод ирээ. Таанс нь гоё. Тэнгүүд Янис нэгдүгээрт нарлаг газар очно гэдэг. Лекс. Үгүй Майами явах. Майами зэгтэр нь. Зүүн ирэх лекс л ирэх юм. Эсвэл аврагчлаа өрсөлдөх боломжтой Бостонд очимоор байна гэдэг. Тий. Өөр бол Бостон уу Майами явахгүй. Тэнгүүд Бостон дээр JB-гээр явна гэсэн үг шүү дээ. тий JB л явж байгаа. Тэгээ гурав дахь юм нь болохоор Янис өөрөө дорн бүстэй үлдэнэ гэдэг. тэгээд манай өчигдөр ч өгөхгүй жуулж болно л та. Өчигдөр Лекс одоо 3 дэх болж байгаа шүү дээ. Майами хотын ойролцоо очсон байна гэсэн. Өчигдөр Майами хотын ойролцоо нэг жижиг хотын даргатай хамт зураг авахулцсан явж гин гэсэн шүү Янис. Майами хотын ойролцоо. Уг нь эн чин өвөл нөгөөний солилцооны цонх хаагдахаас өмнө бид хэдий ярианд нь Майами хамгийн өндөр магадaltaй бараг тохиролцоонд хүрсэн шахуу байж байгаад Янас нэг жоох юм дэр буцчлаа гэж хэлсэн. Тэгэл тэр яриад буцаад хөгдөөл ингээл үргэлжлэл явчих шил боллоо. Тэгэхээр OKC одоо Янасыг аавн маавн гэдэгт бол найдлага тавих хэрэггүй шүү. Сая олон жиллээ Тэр ч зөв шийдэл болохгүй. гарч байгаа мэдээллүүдийг ч харахад угаасаа тийм байгаа байхгүй тий. Янасаар ч одоо яах вэ? Яг л хэрэгтэй л дээ. Бэр яас орноос бол Лекс локото нийлнэ. Яг тэр аягүй гой зогцсон. Яас зүр хамгаалттай тий. Лука хамгаалтгүйгээд тэрийг нөхч штэ. Тэнгүүдээ Лука паста. Биний амраа болдвол Янас тэгээд Майами руу Бостон руу очисон. Нэгдүгээр дорнд бүст. Финал руу ингээд сайхан гараад ирэх боломж. За дахиад Нью-Йоркт алдсан биз тий. Энэ Спurs OKC хоёртаа үзэжсэнээс ер нь бол нөгөө талаас нь гарч ирсэн арай амар л та. Яас 94 он. OKC Денвер гэж. 94 он. Ялдаргаанууд байж тээ. Тоглож ш топ төвшин. Тоглоно. Одоо нэг 3 жил бол ямар ч сан топ төвшөнд бол байхаар шүү дээ. За тэгээд Стефен 7 хоногт нэг том шийдвэр гаргаснаа зарлаа. Хятадын зах зээл рүү орлоо. Гэх юм уу? За тэгээд 10 жилийн 400-аас дээш сая гэдэг байгаа. Яг хоо зарлагдсан дүн нь бол энэ. Гэхдээ Мерсер яригдж байгаа юмнууд бол энэ насан туршийн гэрээ баха гэдэг. Тэр тэгээд уус дэлхийн брэнд болсон шүү дээ. Тий, болцсон. Одоо Монгол ч гэсэн манай лиг дээр ч гэсэн зөндөө тамирч өмсөж байгаа. Тэрний бүүзэн гоё шүү дээ. Зах зээлд хэлэх гээл энэ л да. Том брэнд боснод болсон. Гэхдээ яг зүгээр дотоодод хятаддаа үртэл борлуулж байгаа борлуулалтаараа Nike-гийн дараал байгаа л да. Тийм. Одоо наачил чухал байгаа. Тэрийг л хэлэх гээд тэрийг л хэлэх гээл энэ л да. Мөнгө бол энэ мөнгөнд дүн нь бол асуудал биш. Линингд бол. Тэргүй Стефен Пүүз учраас зарагдана. Гой тоглогч шүү дээ. Тэгэл энэ ер нь маш асар том нөлөөтэй шийдвэр гаргалаа тийм. Тийм. Одоо эн чинь ерөөсөө ингээд бүтэн Азийн зах зээл хятад гэлтгүүгээр бүтэн Азийн зах зээлд ороод ирж байгаа байхгүй. Андер Армор ч болохоор нэг жоохон тийм ээ. Амжилтанд өрөөгүй тийм. Амжилтанд хүрээгүй. Андер Армор тэр нөгөө яг Андер Армор хувьд нэг сайн хөгжүүлсэнгүй л дээр нь. Андер Армор өөрөөсөө юу сагс тал руугаа биш нөө бусад спорт. Анхнаасаа тийм байсан шүү дээ. Анхнаасаа тийм байж байгаа харин Стеф баг орж ирж чинь арай сагсанд илүү танигдаж эхэлсэн шүү дээ. Тэгээ араас нь Эмбид чинь гэрээ хийсэн биз дээ. Илүү нөгөө хамгаалалт тал руугаа бэрээд шүү дээ тийм. Тийм. Хоёр максаар хийдэг ч юм уу. Спортын аппарел үйлдвэрлэдэг гэх юм уу тийм. Эртүүс гэх юм уу тийм. Тэгээ энэ бол ямар ч сан Стеф ашигтай баг. Стеф тэгээд яг хүмүүс нөгөө Nike-тай гэрээ байгуулсангүй мөнгөө гэж л байна лээ. Гэхдээ хамгийн анх орж ирэхэд Nike өөрөөс нь татгалцсан юм чинь. Тэгээ Hyperdunk өмсдөг бас нөлөөлдөг л баг. Тийм. Бүр анх руки багт нь Nike өөрөөс нь татгалзаж л байсан юм чинь. Тэгэхээр одоо тэрийг бас бодолцож үзсэн л байл. Тэгээ яг нь Стефийн энэ гэрээ надад зүгээр Стеф бол бүх цагууд яригдах хэмжээнд тоглож идэг дахиад ингэ нотолчлоо гэж харагдал энэ л та. Лигийн одоо энэ миний мэдж байгаа сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд LeBron James Nike-д насан туршийн гэрээсэн өөр ингэж гэрээсэн тоглогч ер нь санаанд орохгүй байна. Kobe-гийн одоо гэрээ нь ямар байсныг мэдэхгүй те тэр үед сүүлдээ маргаан болоод ингэ тасарсан. Тэгээ одоо яг буцаад нөгөө Kobe-гийн Pools Nike дээр үйлдвэрлэгдэхэр л болж байгаа юм шиг л байна. Тэгээд Michael Jordan өөрийн гэсэн бүр лайна гаргаад брэндээ гаргаад тэр салаад явцсан. За миний мэдгээр бол нэг ийм л тохиолдлууд байна.
Тэгэхээр юу гэдгийг Степл эдгээр тоглогчтой яригдах хэмжээнд ямарсан дэлхийн нийт хэмжээнд очсон байгаа учраас маркетинг судалгааны баг нь энэ хүнийг сонгож Хятадын Ленинг брэнд сонгосон л гэж харагдлаа. Ямарсан нэг тийм мөнгөнд дүнч угаасаа өндөр байсан. Жилийн 40 сая гэсэн үг шүү дээ. Одоо зүгээр энэгээр бодоход л тийм цаасан дээр байгаа мөнгөнд дүнгээр бодоход цаашаа өөр ямар ч гэрээ яриа хэлцээр байгаа юм лээ. Тэгэхээр одоо гой загварыг л хүлээж ин да. Стефен нэг гой загвар гараад. Манай супер одоо тэгээ сонирхолтой юм их юм аа. Тэр Янисээ сүүл тоглосон реклам бол өстой тавч онмор реклам байсан. Кэди бас нэг тосны реклам тоглосон байсан. Биний тосны реклам. Чинь аргагүй. Кэди чинь яг нэг хуурайчлалттай нөхөр шүү дээ. Манай ах бас өөрийнхөө брендийн шинэ коллекц авцыг өнөөдөр байна. Тэгээ нөгөө тэр чинь ерөөсөө боломжтой бол өөрийнхөө зарж борлуулж бүх хэлбэрээр зараал юм л да хөөцөрчгүйгээр. Маркус Гасан ч гэсэн Монголд ирснийхаа дараа янз бүр реклам тоглосон л байсан. Хүний хобби гэж үсэв л дээ. Юу дуртай гэл. Давхараас юу шүү дээ. Кэди тосон дуртай юм шиг. Энэ чинь зүгээр үгүй кэди чи угаасаа нэг тийм хөлнийх нь энэ хэсэг нь хуурайшлттай байнга байгаад идэх байхгүй юу? Тийм. Тийм учраас тоглосон байхгүй юу? Тэгээ тэрийг өөрөө ч сонгосон юм шүү. Тэгээ өөрөө ч сонгосон баг тэр тосыг. Тэр урт вич их сүртэй тосож байгаа юм дээрээс нь тавшаа харуулж байгаа маа. За дараагийнхаа сэдв рүү шилжээ. Лигийн эргэн тойронд юу болж байна? Түрүүн бас 100 ерөнд урдсан. Янис 6 сар солигдох магадaltaй байгаа. Ягаад тэгэхээр 7 сарын 1-ээс цалингийн зэс идэвхжиж эхэлнэ дээ. Дараа удирлын цалингийн зэс чи идэвхжчихэнгүүт OKC 4 харагдсан. Second Apron-ыг 28 саяард авчиж байгаа. Тэгэхээр Янас шиг хэмжээний тоглогчийг яг Янастай адилхан цалинтай үнээр л сольж болно. Түүнээс биш нөгөө 10 хэдэн сая 20 хэдэн саятай 3 хүнээ нийлүүлж жагаад Янастай дүүцүүл сольж авч болохгүй. Тэгээд бас нэг хязгаарлагдсан юм нь болохоор чөлөө тагентаас одоо нөгөө Second Apron давцсан багч нь mid level exception буюу нэг за нэг 12 сая орчмоор нэг тоглогч авч болдог шүү дээ. Цалингийн зэс давцсан байсан ч гэсэн. Тэр нь бас хязгаарлагдчихж байгаа. Тэгэхээр OKC зүгээр хэрвээ солилцоо хийдэг дээрээ тулах юм бол 6 дугаар сард багтааж л хийн. Хийхгүй бол 7 сарын 1-ээс хойшоо ер нь OKC-г солилцоо хүлээхэд айгүй хүндрэлтэй болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар 6 сарын одоо 20 хэднэр драфтын үеэр тэр хоёр өдөрт багтаагаад OKC-г 10-ийн Сайсежо хоёроо солих байх гэдэг хүлээлттэй л байх хэрэгтэй байна. Тийм байна. Өстой тийм биш үү. За тэгээ Янис ерөнд орон төстэй өөрөө үлдмээр байгаа. Майами Бостонд орчих магадлал өндөртэй байгаа талаар түрүүн бол ярьсан учраас Майамид бол очсон явж байгаа юм байлээ шүү. Тэгээ алдар тасгалж болгочрыг адилхан 79 наснда урд шөнө өчигд рүү тал. Гэхдээ 2-3 хоногийн өмнөх хаа. Тийм. Одоо Denver Nuggets багийн алхацсан зүш Дэвид Адлбаны аав шүү дээ. Тэгээд өөрөө бол чин Sacramento Kings, Minnesota нэлээд хэдэн багийг өдөрч исэн бас. Нэлээд туршлагатай юм суулгч байсан. Тэгээд таал төгссөн хамсалтай мэдээ гарлаа. За тэгээд Clippers харин өстой гоё юм боллоо тийм үү? Кавай ч өстой ядаргатай юм тий. Энэ тэгээд нөгөө Aspiration-ийн үүсгэн байгуулсан нөхөр нь Ловрийн хэрэгээр 14 жилийн ял шүүхээс сонсчлоо. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Clippers луурдуулсан гэсэн үг болж байгаа. Clippers луурдуулсан болж таарч эхэлж байгаа одоо. Тэнгүүд тэрнээс улбалаад Kawhi бол зүгээр өнгөрөхөөр нөхцөл байдал руу шилжиж байгаа юм шиг байна. Clippers ч гэсэн. Тийм л тэгс харагдаж байна л да. Энэ хоёроо сайж таарах бах тий. Харин энэ одоо Clippers-тэй үлдэхгүй байх юм нь юу болох вэ гэдэг байна. Сольж магадгүй бах. Одоо нөгөө Detroit-тэй нэр холбогдоод эхэлсэн шүү дээ Kawhi чинь. Саяхнаас. Тэгэхээр Kawhi асуудалд яг нөгөө шийтгэл мэтгэл талаасаа бол гайгүй өрчөж байгаа юм шиг байна. Өнгөрөх юм шиг байна. Гэтэ сая урчигдар байна уу Адам Силвер бас нэг хэвлэлийн урал дээр энэ талаар асуултанд хариулсан байсан. Энэ мөрдөн шалгах үйл ажиллагаа явж байгаа лигийн зүгээс. Тэгээ энийг бид нар энэ ойрын хугацаанд маш хурдан шийдвэрийг танилцуулахаар одоо хичээж байна. Тэгээ мөрдөн шалгах ажиллагаа хурдан дуусгахыг л хүлээж байна. Энийг бол гэс нэг талд багтаагаад шийдчихмээр байна гэсэн ийм хариулт өгсөн байлээ. Тэгээд хамгийн сонирхолтой нь мөрдөх тэр үйл ажиллагааны төлбөрийг нь Стив Болмор гаргаж байгаа юм байлээ. За тэгээд Далс чинь дасгалжуулагчийн орон зай дутуу байгаад эхэлсэн. Тэгсэн чинь NCAA-с дасгалжуулагч хаагаад байгаа юм байна тий. Duke-ийн Джон Шайер, Мичиганы Дасти Мэй гэдэг хоёр залуухан бас сайн дасгалжуулагч байгаа. Тэднээс бас сонирхож байгаа юм байна. Одоо 90 багууд тийм
шинэ залуу тасгалжуулагчдад боломж өгвөл юу болдгийг бид нар зөндөл харж байна шүү дээ. Марк Дагно, Брэд Стивенс, одоо Мич Джонсон, Жо Мазула гэх ингээл. Тэгээд одоо нөгөө Европоос хүртэл тасгалжуулагч авчираад Юта Мута ч авчирсан шүү дээ, Тэгээд сайн туслахуудыг хайж байгаад алдчихлаа л та ихнээс нь. Одоо Шон Свинийг бол авчихаар байсан баг. Тэгсэн чинь Орландод алдчихж байгаа байхгүй жишээ. Тиаго Сплитрийг хэрнээ яагаад Хамгаалтынх нь гол хүнийг авчиж байгаа л да. Тэгэхээр Орландо ирэх жил бас гоё үзэх байх. Шон Свинийг л авах байсан даас. Тэгээд Сплитер гэдэг дээр харин Сплитрийг гэтээ яг 100% ч ингээд баталчаагүй л гэж үзээд байгаа юм шиг болоо та мэдгүй. Сплитрийг нэгтэй сонголтонд бас байж л ах хэвээр нэр шүү дээ. харин байж л байх хэвээр нэр ах. Тэгээ дараа жил чинь флагийн хоёр дахь хулрал нэлээ хүлээлттэй гоё тасгалжуулагчтай болчвол даалсаас бид нар ер нь хүлээлт. Гэтэ даас нэрээ чиглэл өөрчлөгдөөд Кайригаас солихоор болж байгаа юм шиг. Тэгсэн нэрээ нэг тийм яригдсан шүү. Одоо нөгөө шинэ эзэн, шинэ менежер ирэнгүүт ингээд юмч шал өөр болоод ирж. Ямиг шал өөрөөр хараал юм л. Өмнө харж зургалжсанаас. Кайри нэрэн гэчээд бүр мартчихад шүү дээ. Тий, одоо тэгэхээр Энэ өдөр орой төгсөн. 92 оных гэдэг чинь 34. Одоо эх хөлрөл он гараад тэгэл 35 таа болох юм шүү дээ. Эх хөлрөл 2 жил л байна. Гарсан шүү дээ бас тий. Тий. Тэгэхээр чинь Кайриг бас энэ 100 сольжиж магадгүй л. Магадгүй ч гэж угаасаа магадлал нь маш өндөр л болсон юм шиг. Хаашаа вэ гэдэг дээр л. Тий, хаашаа вэ гэдэг дээр. Энэ 7 хоногт бас нэг гоё юм болсон. Манай ихээ хоёр баг дээр очиж Lakers, Milwaukee. Багс штэ гоё. Тэрний нэр та юу гэж байна? Аль нэгэнд нь орчоос игэл алинд нь орсон дээр вэ? Лекс шүү дээ. Лээ. Гэхдээ яг одоо тийм монголчуудын үед мэдээж Lakers л байх. Тэгтээ яг үнэхээр одоо ротейшнд за бүр драфтлагдаад тэгээд нэг юм боломж олдох тал дээрээ бол арай багс. Минут олдох тал дээр харин Янас явж таарах юм бол залуучууд үлдэнэ. Тэгэхээр Майк Ман тэнцээ тоглол ядаж өрсөлдөөн өрнөн тэгээд өөрийгөө юм харуулах боломж нь илүү нээлттэй байна. Залуу тоглогчдод угаасаа татгалзаж янз янзаар туршиж үзэн. Илүү хөгжих магадлал багслах. Бруклин Юта энэ шиг л байхгүй юу? Яг нэг тийм амар уналт хийх нь одоо хэцүү болчлоо л да багуудын үед. Гэтэ одоо энэ жил жишээ нь Юта, Бруклин хоёр улирлын 2 дугаар агаас ерөөсөө хэний ч мэдэхгүй багахан залуучууд гаргаад тоглоулж шүү дээ. Тэрнтэй л адилхан хэрвээ багст очих юм бол магадгүй тийм зүйл одоо яг өөрийнх нь карьерүүд инхүү талаас нь бол багс нэлээд биш шүү дээ. Ядаж бид нар ингээд NBA-ийн талбайд харах магадлал нь арай өсөхгүй багст очивол. Lakers бол хэцүү шүү дээ тийм. Тэгээд Лукагийн хойноос Яаж Броны Джеймс болсон. Тий. Даалтан Кнеки. Гэнэгтэй нэг Тий. Гарахгүй хүмүүс зөндөө байх чинь тий. Тэгээд тэр талаас нь харуул. Одоо тэгээд Жулиан Шампани ч гэсэндээ драфтлагдаагүй тоглогч. Тэгсэн хэрнээ гологдож явсаар агаад одоо финалд ирээд яаж гялалцж чинь тэгэхээр ер нь бол хөгжлийн лигт тоглож исэн ч гэсэн ирээдүйд боломж байгаа л гэсэн. Хөгжлийн лигээс хурдан гарах хэрэгтэй. Тэнд байгаа левел хэцүү. Тий. Одоо тэг юу болох нь вэ? Залбираад хүлээгээд харж л бай. За ингээд эхний хэсгээ энэ хүрээд өндөрлүүлээ. Хэсэг хугацааны дараа бүгдээрээ финалийн цуглаалын талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтдаа тэгвэл Чалгааны Unitel Group. Эргэн тавтан марл үзэгчтэй Баазар улирлын 32 дахь дугаараа хүргэж байгаа. Үргэлжлүүлэн бүгдээрээ финалийн талаар ярилцгаая. За тэгээ яг одоо финалд хоорондоо учраад байгаа хоёр баг маань өмнө нь бас ариун сайхан түүхтэй 1999 оноос эхэлнэ. Би ярьжсэн дээ 99 оны финалд автах гэдэг юм байна. 99 онч тэгээд одоо энэ нэг сонин содон жил 50 тоглолттой жил байсан. локаут байсан. Локауттай. Өвөл 1 сард баг 12 сарын сүүлээр илүү 1 сард улирал нь эхэлж исэн. Тэгээд амжилт нь бол энэ хоёр баг тухайн жилдээ ийм байсан баа. Никс бол бүр 8-аар гарсан шүү. Тэгээ финал хүрсэн. 3-2 4-ийг 4-2 гэж гараад ирсэн. Спорс бол 1-ээр гарсан. Тэгээ 3-1 Лексийг 4-т хийгээд, Портлендийг 4-т хийгээд. Ер нь бол Нью-Йоркийн замыг тэр жил хийж исэн байгаа сте. Тийм ээ. Энэ жил чинь Нью-Йорк ч одоо 2 шатнд 4-ийг гараад ирлээ шүү. Эсвэргээрээ нөгөө баг нь бол их зовж гарч ирсэн байгаа байхгүй. Тэгээс бэртлийн асуудалтай. Тийм, бэртлийн асуудалтай. Одоо энэ гарааны бүрэлдэхүүн финалийн эхний тоглолтын гарааны бүрэлдэхүүн. Өнөөх Патрик Юнг байхгүй. Тийм ээ. Гимтэлтэй. Тийм ээ. Юнг байсан бол бас юм арай өөр л. Тийм. Тэгээ нөгөө талд нь яг Адмирал Данкан гэсэн ихэр цамхаг. Тэгээд Шон Элиот, Марио Ойли гэдэг хоёр эвгүй хамгаалагч, Дэври Джонсон гэдэг. 2006 он Даас Мавриксыг өдөрдөж аврагын төлөө гарч ирж ирсэн тасгалжуулагч болцсон. Илүү баг нь бол Спурс л байж ер нь. Тэг ялчгүй Спурс илүү баг нь байсан. Тийм ээ. Тэр жил бол.
Одоо аль нь илүү гэнэ? Одоо нэгцэл байдал жоох эвгүүрчлээ. болчлоо. За эхний тоглолт руу шилжицгээе. За эхний тоглолтоос эхлээл ер нь Нью-Йорк том мэдэгдэл хийсэн дээ. Карл Антони Таунс Вембид би бол Чет Холмгрен гэдэг хүн биш. Намайг Карл Антони Таунс гэдэг танилцуулчлаа л дээ өөрийгөө. Ялч тийм хамаагүй. Одоо Чет Вемби хоёр ч зүгээр за нуруу ойролцоо. Тэнгүүт нэг тийм би нэгэ Берда дахаар хоёр нөхөр биш үү? Биш. Кат ч болвол лагс байна л Бас да. бульдозер шиг үстэй. Кати хамгийн тал бол хурдан байгаа даа. Тий, хурдан байна бас. Тэгээд гурваа шид чинь Олон талтай байгаа даа. Гэхдээ энэ Жош Харт бүр үнэхээр гоё тоглогч юм аа. Энэ тоглолтын дээр 15 самбар, 6 дамжуулалт, 4 бөмбөг таслалт. Тэгээ ердөө 3 хон авсан ирнэ энэ статистик үзвэл. Одоо өнөөдрийнхч дараа нь үргэлжлүүлээд ярих бах. Ер нь Жош Харт өлөрл дундад самбар амбар нь л бас амар өндөр шүү. 8 7 болгон самбар дундчилдаг шүү. 2 м хүрхгүй өндөртэй юм шүү дээ. Метр 95 таа шүү дээ. Тий. Мэдрэмж өндөртэй л байна л да. За энд Спорс угныг гоё эхэлсэн чинь. 15 4 оноо илүү. Энд ингээ Брансон бас нэг гимтч бэртчих гээд их сандрахсан. Тэгээ шүд зугаа буцаа ороод ирсэн. Тэгээд энэ хооронд нь гол нь баг нь бас асуудалгүй ингээд ойрхон явуулж чадаад байсан. Кат бол үнэхээр супер байна уу? Төрөл арилжсан юм шиг л байна. Бидний танил Кат биш. Ер нь билборд юм байгаа л та тий. Энэ жил арай шал өөр. Тэг чухам юу болцсон юм? Тэгээд өмнөх бүх цувралуудад одоо Спорсын финал хүртэлх гарч ирсэн замыг ингээ харахаар өмнөх бүх цувралуудад Вембиг яаж зогсоох уу гэд нэг юм боломжгүй юм шиг харагдаад исэн зүйлийг Никс боломжтой Энэ үн чинь бас хүн юм байна гэдгийг мэдрүүлж шүү дээ. Харин тэгээд юм. Тэгээ Мичел Робинсон чи ямар ч том айхтар залуу юм. Торгуулийн шидэлтийн стоцол бас тэр шиг хүн чимээр үнэхээр том нэмэртэй байгаад байгаа байхгүй юу? Плейофф бол Мичел Робинс энэ жил бол сайн юу лээ? 30 эднээс 5 гэсэн байсан. Тэс NBA-ийн төвшний од тэрийг жоохон сайжруулж болохгүй гайхаад Хокс арай тий. Үгүй сонин Мичел Робинсны нэг юм олон жилийн бичлэгэн дээр харахаар үн бүр 3 мороо шиддэг байсан юм л. Яа. Доргуула голцоо орохгүй шүү дээ. 30 өрхгүй өртөө шидэж шүү дээ. Коллеж мөлөж ч юм уу одоо найзуудтайгаа тоглож байхдаа 3 мороо самбрааг бол шиддэг юм билээ л. Сэтгэл зүйч бас байдаг л ах мэдэхгүй одоо тий. Яагаад ч юунч болдгүй юм мэдэхгүй. Тэгэд энэ тоглолтын дээр Fox Wemby хоёр нийлээд 9 довтлохол амжилттай болгосон. Тэгс. Нийлээд 9 удаа бөмбөгөө алдсан. Яг Wemby яг торгуул шидэд Fox бүр байхгүй. Харин энэ дээр бол тий. Сургдаг. Хоёрдугаар хагасд Никс ингээд 14 онооны зүрэг бариад ороод ирж байгаа юм л та. Тэгээ нийтдээ тоглолтод бол 24 онооны эргэлт гаргаж хожиж байгаа байхгүй. Тоглолт дуусгаад 10 оноо илүү хожиж байгаа шүү дээ. Энд дээр нөгөө Хоёр талд ран хийгээл яваад байна. Никсийн бүрэлдэхүүнд байгаа нөгөө Өвжи Ананоби гэж энэ тоглогч нөгөө аврагын туршлагатай нэг хүн байгаад байгаа шүү дээ. Тэ. Тэр хүн ер нь энэ цувралд бас нэлээд том үзэр болж шүү. 19 он Торонтод авраг аваад үзчихсэн. Тэгээ ер нь нэг юм ямар нэгэн юмны авраг болоод үдцсэн сэтгэл зүй Никсийн дараа илүү өөр байгаа даа. Тийм. Вилановодгийн сургуультад NC авраг болсон 3 хүн байна жишээ. Бийц өмнө за NBA-ийн төвшөнд бол финалтад үзсэн. NC цаа хамаагийн хилдгээр ингээд Жош Харт Ананоби-ийн хоёртойгоо Бийц Брансон энэ гурав чинь хамтдаа авраг болоод үзсэн. Тэр одоо 64 багийн супер өрсөлдөөнд ерөөсө галзуу ганц тоглолтод хожоод авраг болно гэдэг чинь бас амар юм шүү дээ. Тэгээд баг зүгээр бүр үнэхээр тэгж дээшээ үзэхэд хэцүү байгаад ирсэн хүн бол таунс л юм шиг байна. Тожлон шидэлж дээ. Тий. Энд дээр яг давхараас хамгаалтын самбараа сайн амтны авч чадаагүй. Сүүлийн Дөрөвдүгээр үед Брансон ганцаараа 14 оноо авч яхад Спорс 19 оноо авч байгаа шүү дээ. энэ дээр алдаа байсан гэд сүүлийн 2 минут репортон дээр бичсэн байлээ. Энэ алдаа нэмэлттэй өхөөсөн гэд. За тэгээ Chase Center-ийн юуны гадаа Madison Square Garden-ы гадаа галзуурсан. Брансон 30 оноо авсан. Тоглолтыг бол амар төгсгөж шүү дээ Брансон. Уусаж юу сайн төгсгдөг л дээ. Финал дээр бүр сайн байлаа. Клач оноо Төгсгөл гэж 40 эдний толцсон явж л шүү дээ. Брансон ахч бүр. Тэгээ их олон хүний хувьд энэ тооцоолоог бол эхлэл байлаа. Хүмүүс ч одоо Оксиг давцсан Спорс ядах юмгүй авраг авчин л гэжсэн тэгээд ям тим амархан биш ээ гэдгийг л харуулж байна да. Авраг бол хамаргүй. За тэгээд аав хүү хоёр
түүхэнд одоо анх удаага нэг багийн төлөө финалд тоглосон тохиолдол гарлаа. Аав нь 99 оны финалд 7 секунд талбайд гарч исэн юм байлээ. Гэсэн чи одоо хүүн лидер багийнхан лидер болсон явж байна. Гэтэ энэ бол үнэхээр гоё жишээ те. Одоо Джейлен Браунсон цалингаа хүртэл багасаад ер нь аавынх нь нөлөө байсан шүү дээ бүх юмд те. Тэгжиж энэ аврагын төвчний багийг бүтээсэн шүү дээ. 100 хэдэн сая доллар өөрөөсөө хасч иж энэ багийг бүтээж байгаа шүү дээ. Баргийн одоо хүмүүсийн хийхгүй зүйлүүдийн нэг л биз те. Сүүлд Данкан ч нөгөө бага авч үлдэх гэж нэг юм хүн тийм. Гэтэ Данкны мөнгөнд дүнг тооцвол 100 хэдэн сая маяг өрөхгүй л дээ зүгээр 94 төстэй өөлөө. За тэгээ Bridges Bronson Hart-нар болохоор NCAA болон NBA-д нэг багт хамт тоглоод авраг болсон 5 тохиолдлын эзэд болох боломжтой. Энэ жил одоо төрүүлчих юм бол. За тэгээд Hart-ийн нөгөө түрүүний холонгийн статистик 15-аас дээш самбар 5-аас дээш дамжуулалт өчөөд бөмбөг алдсан. нэг ч удаа бөмбөгөө алдаагүй тоглогч өмнө зүрхсээ цор ганц байсан Родман байсан байгаа юм. Ер нь Родман юм байна л да. Чин бас тэгтээ тийм өндөр биш шүү дээ. Өндөр биш. 90-д үстэй. 98 байм л дээ. Тэгээд Josh Hart-ийн энэ статистик үзүүлэлтийг өмнө үзүүлжсэн финал үзүүлжсэн ганц тоглогч нь Larry Bird байсан шүү дээ. За тэгээд онцлогын гэх юм бол энэ Landry Shamet чинь яг энэ ихний тоглолтын дээр гэхэд сүүлийн 18 шидэлтийнхээ 14-ийг 3 шувны араас оновчтой болгоцсон байлаа. Гайхамшигтай юм уу? Тэгээд нэг сүүлийн 50 жилд одоо анхны финалийн тоглолтын ихний тоглолтод хожлоо. Эсвэргээрээ Spurs түүхэндээ анх удаа финалийн ихний тоглолтод хожигдсон. 6 хожигдсон байсан. Тэгээ 6-1 болсон. За тэгээ 12 дарааж хожоод Warriors-ийн нөгөө аимшигтай амжилтын араас нэхэд эхэлсэн өнөөдрийн тоглолтод зоглолоо. За тэгээ плей-оффт шампионы уг нь ингэж онцгой шидэж байгаа. 50-аас дээш холын шидэлтэд оролцсон байсан. Danny Green-ийн амжилттай зэрэгдсэн. Одоо бол бүр давцсан байгаа. Явж байгаа. Тий. Одоо бол түүхэнд бүр ганцаараа нэгт бичигдээд эхэлсэн яа. Уг нь ийм одоо тоглолт болгоны араас нэг юм ямар нэгэн байдлаар рекорд эвдсэн юмнууд болоод байна. Гэхдээ үр дүн ямар ч ихний тоглолт бол Knicks-ийн талд шийдэгдлээ. Нью-Йорк тэгээд би гайхаад байгаа шүү дээ нөгөө холын зайн гүйлтмүүлтэн дээр эхлэлээ нэг юм зугуухан хүмүүсийн салхинд явж байгаа л дундуур гүйж байгаа л финишээ хийдэг тийм гүйгчнэр шиг л улирлалт бол их л дундаж багш л байсан шүү дээ. Ерөөсө контендер төвшөнд яригдах хэмжээнд тоглохгүй гадсан тэгээд одоо юу гэдэг 3 сар мараас хойш сайн тоглол. Тэдний ер нь багууд баг тийм баг л илүү өндөр амжилт. Яг нэг юм хизэн яг жинхэнэ хүчээ гаргах вэ гэдэг дээр нэг юм хариулт олцсон юм шиг тийм. Оо яг наача. Одоо Wemby ихний тоглолтын дээр муу байсан яг өндө өнөөдөр ч Wemby муу байлаа шүү дээ. Тийм байсангүй шүү дээ. Бид нар Wemby бүр ингээд нөгөө 22 настай гэдгийг нь бас мартчихжээ. Мартал тоглолцсон байна энэ хүн чинь. Эхний агаст юу вэ? Wemby ч 4 тоглохоо гүйцэтгсэн шүү дээ. 7 хоногтой болсон шүү дээ. Тэгсэн. Эхний тоглолтын дээр ч гэсэндээ эхнийх оноогоо дандаа чөлөөч хидэлтээс авсан шүү дээ. 12-3 оноо чөлөөчлөөс авсан шүү. Тэгээ Нью-Йоркийн Wemby дээр хамгаалтын төлөвлөгөө сайн хийж байна тийм. Хоёрдугаар нь битэн тоглоод байна. Аврагын төлөө гарч ирнэ гэдэг чинь өөр яг нөр нүдэнд бүгж харагдаад цом харагдаад ирж бас нэг тоглохоор өөр болчтой л да. Сайн төний үед их тоглогч нь. Өөрсдөө тоглолтоо алдчихдаг гэх юм тийм. Тэгээ Кат тэгээд үнэхээр супер байна. 21 он 13 самбартай дабл. Тэгээ хоёрдугаар агс нэг сайн хамгийн тоглоо. гол нь Кат аюу сайн тавиад өгч байгаа. шийдвэр гаргалтууд. Яг тэр нэг сул хүнээ моментийг олж өгч чадаад байгаа. Яг ерөөсөө би бол ерөөсөө плей-офф хийснээс хойш юм чинь Йокич ч л тоглоод байна гэдээс. Одоо болтол тэр шиг л тоглоод байгаа. Тэгээд өнөөдрийн тоглолтын дараас гэсэн тэр сэтгүүлчдийн ярилцлаганд би амар гоё аз жаргалтайсан тоглолт гэж хариулж илээ. Тэгээд тэр нь надад бол амар таалагдсан. Хүн энэ ч одоо нэг янз бүрийн асуудал амьдрал тоглолт тэгэл хилам шүүмж гэл зөндөө юм тэл тэмцэж явж чад одоо ингээд аз жаргалыг мэдрээд эхэлсэн байна гэхлээр маш том ялт толцсон. Тэгээ өнөөдөр ер нь Брансон бол сайнгүй байлаа шүү дээ. Тий. Давталгааны хөв бол тий. Сүүл төгссөн Сүүлд чухал. Тэгээ сүүл бүр эрт төгсөхөөр юм аа хийсэн. Харин ч тийг бараг зүгээр яг филд гол нэгэ бодвол сүүлийн дөрөв давталгааныхоо нэгийг л хийсэн шүү дээ. Wemby-гийн дамжуулт бас арай явуулцаа тийм. Нуруу гэдэг. Кэслер. Тэр бол насан туршдаа мартахааргүй юм болсон баг. Яарад байгаа залуу баг тийм баг. Ерөөсө гэс аваачаад хийчихье гэсэн юм бодоод
Бүгдийнхээ нүдэнд цом бүгж харагдаад байна шүү дээ. Шүн унтахгүй байх шүү дээ. Тэрний чинь Өнөөдөр Касл бас тэр нэг Хөл шагаа. нэг өөрөө тэр нэг сонин хөлдөл гаргаад заавал тийж унах алдаа авахгүй гээд нэг сонин унаад тэр хүний хөл дээр буучиж байгаа байхгүй. Тэр Бриц бол энэ Бриц өнөөдөр өстой автомат байсан. яг нэг тэр нэг хэсэгт те. Сүүл рүүгээ яг хэд дараалж алдсан л та. Одоо энэ шамбитийн шидэлтэн бүр яг юм гараас нь амар хурдан гарах юм. Тэгээ бөмбөг удаан барьдаг. Энэ тоглолт ер нь ингээд оноо ингээд Тийм. Спurs биш Нью-Йорк давуу талтай явах гол шалтгаан нэг хэсэг бол энэ Шемет Бриц хоёр болсон шүү дээ. Энэ Шеметийн тэр нэг бөмбөггүй хамгаалагчаасаа салж гүйж байгаа гүйлтүүд нь бүр үнэхээр хамгаалтын сарниулсан баг. Тэгээ нөгөө Каса явж хийх гэ залуу баг гэж яриад байгаа тэр нас шалтгаантай л да. Тогтцохоор бас хэцүү Тогтцохоор энэ хүмүүсийн чинь нөгөө бийдэлцээ дийлэхгүй. Нөгөөдөл нь бас өндөр урт том бийтэй байгаад идэг. Бярталцаа дийлэхгүй болохоор Кас нөгөө хурдаараа оноо авах гал үзээд байгаа юм л та чаваас. За тэгээ 14 оног уг нь бол ёстой нүд өрнөхийн зур бариад ирсэн. Уул нь илүү байгаа заа. Харпри одоо энэ минь бол өстой руки биш юм шиг л байгаа сте. Тэгж тоглож байгаа. Тэгээ эндээс их юм болсон. Одоо Вембигийн талаар сайхан ярилцсан. Та хоёр тайлбарсан юм ч одоо яар юу болсныг. Тэгээд гээ энэ мэн дээр тэгээд уг нь ингээд яг гоё илүү гарч байгаа юм чам. Яг энэ хүртэл авчирсан үнэ нь Вемби өөрөө л байсан л та тий. Тийм. Оноо дутуу явж. Хоёрдугаар агаст чинь 27 он мөн болсон. Тийм баг 27 оноос баг. Биш ээ? Биш ээ. 22 оноо, тийм. 22. Тэгээд Ман Брансон бол бас хийчгэр юмнууд алдсан шүү дээ. Ингээд 2 3 ч алдсан юм. Тий. За энэ ёо за мэдхгүй энийг одоо яаж тайлбарлах юм? Энд ч нэг одоо юу шүү дээ. Яг нэг юм Залуу гэсэн. залуугийн л Анхны финал. Тэгээ бас би бидэд итгэцэн нэг тийм зүйл байгаа л. Тэгээ Вемби энэ хоёр алдсан шийдэлтийн хэвлэлийн урал дээр асуунлээ. Хариулт нь болохоор за угаасаа энэ шийдэлтийг тэр дамжуулт өгөөд одоо алдаа гаргасан миний буруу яг үйл мэдээж тийм. Төгсгөлд хоёр шийдэлт гүйцэтгээд алдсан миний буруу яг үйл мэдээж тийм. Гэхдээ энэ нь одоо намайг илүү сэрэж өглөө. Надад одоо фуэл буюу түлш тийм. Ийм юм дараагийн тоглолтод бидэнд ийм түлш болж өгөх. Сэрээсэн ийм илүү хурцлж өгсөн Одоо сэргэл байх болно. За яг тэгээд эднэр бол нэг сүүлийн 1 минутанд болсон үйл явдлууд тий. А зүгээр яг 48 минутаар нь харж үзэх юм бол Сантоных өнөөдөр торгуулиудаа багаараа бас их тааруулж шидсэн. Тийш Багаараа бараг 10 торгуул алдсан баха нэ. тоглолт 1 онооны зөрүүтэй дуусч хахад Стефан Касл тэр ихний үеийн үед Вемби ч ихний үеийн үед хоёуланг нь алдаж малдаж байгаа тохиолдлууд байгаа байхгүй юу? Одоо хамгийн гол нь финалийн тоглолт цуврал талбай дээр ингэж торгуул шидчихвэл Мэдис скор харин тийм торгуулаа Яг бүр үнэ яаж наа чинь чухал асуу. гол асуудал тэр байхгүй. Одоо өнөөдөр 8 торгуул 8 торгуул алдаж байгаа харин тийм. За нөгөө талд Нью-Йорк 5 алдсан байна. Тэгээд 8 торгуул 5 торгуул гэхээр 3 онооны зөрүү 1 онооны зөрүүн дээр нэмэхээр Spurs 2 оноогоор хожигдол тоглолт байсан байхгүй. Яг зүгээр ядаж Нью-Йорк шиг шидсэн бол. Тий. Тэгээд Нью-Йорк ч хамгийн гол нь Мичел Робинсон дрог нь хака хийгээд байгаа ш. Нөгөөтөө тэгээд торгуул мөргөл өөрхөн хийж мийгээд байгаа маа тэр чинь бас. Тэгэхэд тэр л ерэн зөөр хамгийн гол юм болцсон баха та. Тэр нь бас юу довтгооны самбар одоо ийм тэнцвүүгийн тоглолтын дээр бол жишээ нь өрсөлдөгчөөс 10 довтлохоо дутуу хийнэ гэдэг бол угаасаа хожигд хэцүү. Харин ч бүр би бол ингээд тоглолтын мэгзэгтэй үе шийдэгдсэн дээр биш. Тэрнээс ч өмнө одоо тэр Брансон нэг сул 2 ч холны шийдэлт нэг оролтоо алдсан ш тэгсэн. Тэн дээр би бол тэрийг л хийхэд дууссан тоглолт гэхгүй. Тийм. Ер нь бол Тэгээ бас нэг юм таардгүй багуудын юмнууд яа харахгүй байгаад ах юм аа. Одоо OKC Spurs-ийн эсрэг үнэхээр тоглож чаддгүй айлгаад байсан тий. Тэнгуурт Нью-Йорк Knicks Spurs хоёрыг хоорондоо яаж тоглосныг. За би л хувьд үнэхээр мартцсан явж. Тэгсэн чинь удирдлагын 3 тоглолтын 2-т нь Knicks чинь хоцсон юм байна. За 3 сарын 2-нд тоглоход 25 онооны зөрүүтэй Knicks Spurs-ыг хоцсон байгаа аахгүй юу? 89 оноод Spurs-ыг барьж хоцсон байгаа. Wemby хийгээд сайн тоглосон ирнэ. Талбай дээр хасах 15, Dele Harper хасах 21 гээд бүр ийм сайн хамгаалттай Spurs-ийг чинь Knicks үнэхээр бас барьж чадаад байсан юм байна. Тэгээ нэг нь цомын тэмцээний финал. Капын тэмцээний финалд хожиход тэр тоглолтод Шамд тоглоогүй юм байна. Тэсэрнээ Knicks хоцсон байна. Тайлер Коллег алаа эцэс тэр тэгсэн. Тийм байлээ. Spurs Тэгээ 1 сарын 1-нд Spurs 2 онооны зөрүүтэй хоцсон байгаа байхгүй юу. Тэгээ Julian Champagny-гийн нөгөө 11 удаа дараалж хийдэг. За тийм штэ тий. 11 холын шидэлт хийдэг. Скор тоглолт штэ. Тэрнээр ч Шампани аваа залцсан штэ.
За тэгээ хоёр дахь тоглолтын статистик Нью-Йорк Knicks баг плей-оффт 13 дараалж хожлоо. Аимшигтай юм уу? 17 оны Warriors 15 дараалж хожоод 15 финалийн дөрөв тоглолтын болно. дээр анхны хожигдлаа амсч исэн байдаг. Одоо зүгээр гэртээ 2 хожоод дуусахад 15. авраг болоход яг 15 дараалж хожоод рекорд тогтоогоол авраг болоод дуусах юм байна. Тэгээ гэх юм уу? Одоо 3 тоглолт хамгийн чухал тоглолт болчихсон. Тий. Тэхэл юм байна гэлээ шүү юм бас. Spurs одоо нэг салхиг өнгөрсөн хийсэст OKC Spurs-оор ялан харсан ер нь Нью-Йорк Тийм аваад bayern авчгаар юм гэж байна. хэлээ. Финалийн эхний хоёр тоглолтод гэртээ хожигдсан баг цувралд хожиж байгаагүй гэж шүү дээ. 95 оны Орландо бол шүүрдүүлж ирсэн. тий. Хьюстонд. 93 оны Phoenix Чикагод 4-2-оор хожигдчихсэн. За тэгээ Спорт уртаа хожихын зүгээр. тулд тэгэхээр тэгэл байгаагүй зүйлийг л байлгах хэрэгтэй болох юм лээ. Үнэхээр тий. Тэгээ Гурван боломжгүй нэг баг бол биш шүү дээ. Харин яг энэ хоёр тоглолт хоёулаа ойрхон болсон л доо. За тэгээ плей-оффт 15 стил 20 оноо 85 дамжуулт 20 блок хийсэн тоглогч нар ерөөсө дөрвөл байгаа юм байна шүү дээ. Энэ жилийнх 5 суулж байгаа. Вау. Нэг жилийн плей-офф. Харин кат нэг тийм өөр байгаад байна. Үнэхээр нэрээ яг хит 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 ээж аргагүй туслаад байна. байна. Урд нь нэг байсан. Хөрөл харилцаад байгаа маа. Хойл шүү дээ. За тэгээд плей-офф эсрэг багийн талбайд хамгийн олон хожил авсан багууд нэг жилийн плей-оффт Хьюстон Энэ чинь нэг 95 авраг онд 9 Clutch хожиж City ирсэн. авч ирсэн жил нь гэсэн үг. Никс болохоор 8. Гэхдээ яг Никстэй адилхан амжилттай Бостон гээд багуу зөндөө байлээ. За тэгээд Бранс өнөөдөр хардаа муу тоглоод 20 оноо 5 самбар 6 дамжуул 5 стил 2 холын зай шидэлд оруулсан байгаа байхгүй. Тэгээ 14 оны Леброноос хойш ийм үзүүлэлтээ үзүүлж байгаа анхны тоглолт. Өнөөдөр муу тоглосон шүү дээ. Тэгсэн. За тэгээ 3 дахь эцэст нь 3 дахь тоглолтын 2 дахь зах зээлд ирэх тасалбарын үн $11,400 хүрлээ. Одоо магадгүй нэвтрүүлэг гарч байгаа энэ үед Нэмэгдэж байгаа. 12,000 13,000 руу аваад явж байгаа. Тэгээд Тоглолт эхлэхээс өмнө 11,000 арай хүрээгүй байсан шүү дээ. 40 сая гэсэн үг юм Монгол. Тий. Йоо. Гэхдээ тэр чинь суудалтай гэхэд хэцүү суудал шүү дээ. Бас Хамгийн юм харагдахгүй сууд шүү дээ. Ордонд ингээд орох эрхэл авч байгаа гэсэн үг. Тий. Тэр заал нь хамгийн дээд үнэтэй. Юу л дэлгэцэл үзэж. Жамбатрон дэлгэцийг л нэг юм Гэртээ зургатаар үзгээс баг тухгүй дээ яг энэ. Тэгээ 53 жилийн дараах аврагын цом гэхээр ийм л амар үнцэнтэй. Яг эндээс юу хэлэх гээд Нью-Йорк бол үнэхээр бас спортыг дэмждэг хот юм байна те. Цаг нь ирсэн юм шиг байна. Цагсанд үнэхээр хайртай Үгүй л та. дөрүүлэх бол болоогүй шүү. Гейм 3-ыг хожиж ижил юу гэхээс гейм 3 одоо хамгийн чухал тоглолт шүү дээ. Сайн тэр нэг салхийг эргүүлэх бол эргүүл шүү. Яаж? Харин гейм 3-ыг хожих хэрэгтэй байхгүй. Гейм 3-ыг хожих юм бол хин сайн тоглож иж. бүгд л яг үндсэн тоглолтод гарах хэрэгтэй. Тоглодог юм аа. Хийдэг юм аа л хийх хэрэгтэй. Одоо хийдэг юм хийж чадахгүй шүү дээ. Тийм. тоглолтын дараа Ник Джонсон суулжуулагчийн эвлэлийн урлыг сонссон. Тэгсэн чинь бид нар өнөөдөр ерөөсө хийдэг юм хийсэнгүү. Харин тийм. Хамгийн энгил юм байна. Бид нар ерөөсө төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнийхөө дагуу тоглоод болж исэн. Гэхдээ тоглолтын яг нэг экзэгтэй ситуацууд дээр бид нар төлөвсөн юм аа. Нөгөө хийдэг юм аа. Ерөөсө хийсэнгүү, болсонгүй. Энээс олж л хожигдлоо. Түүнээс биш бид нар бол агуулгын үед тийм муу тоглосон тоглолт биш байлаа. Тэр нэг яг тэр хэсгийн санаал юм л да. Нью-Йорк хамгаалтыг давж чадахгүй ороод 2-3 дараалж авч блоктуулаад товтлогоогоо хийж чадахгүй. Тэгээд ингээд нэг манай жоохон салаад завсарлага авахд Вембе баяхан л уурлаад байгаа байхгүй бас зарим тохиолдолд. Тий. Тэгээд тэр чинь тэгээд Нимбатрыг ярьжсэн чинь дахиад тэр завсарлагаараас ярьж гарч ирэнгүүт дахиад бөмбөг алталчихж байгаа төөр нөр бүрсэн дөрөв зөрчлүүдээ ялаа. Тий. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг юм ярьж гарсан юм урд хийж чадхаа болчихно гэдэг чинь тэгээд бүгд л юм дотроо нэрвдэх, шатах нэг тийм юм болчиход байна л шүү дээ. Хамгийн гол шалтгаан ерөөсөө яг цом харагдаад байгаа. Бүгдэнд бүгд л очоод энэ чинь балс тавьж байгаа. Цаана нэг өөрсдөө илүүгээ мэдээд байгаа байхгүй. Харин илүүгээ мэдж байгаа мөртлөө яг тоглохдоо тэр чинь илүүгээ гаргаж чад тоглож чадахгүй байхгүй. Хийдгээ хийж чадахгүй. Одоо л илүү биш юм шиг харагдаад байгаа шүү дээ. Хожигдоод байгаа болохоор тийм Нью-Йорк сайн юм шиг тийм. Яг нөхцөл байдлаа цаанд нь илүү баг. Бодтон. Одоо Нью-Йорк Knicks хамгийн сүүлд 4 сарын хэрч байнууд Атлантад 2 дараалж хожигдсанаас хойш ингээд хожигдоогүй тий. Атланта лигийн хамгийн топ хурдан хэмнэлтэй 5 багийн нэг байсан. Тэгүн гурт одоо Нью-Йорк Knicks хэмнэлээрээ бас нэлийн удаан. Spurs арай илүү хурдан. Тэгэхээр илүү хурдан тоглол хамаагүй боломж бол байгаа. Зүгээр Spurs өөрөө хожигдоод тэгвэл эндээ л хожигдоод байгаа. Сэтгэл зүй. Гол нь одоо энэ чи финал шүү дээ тий. Гэхдээ финал дээрээс тоглож үзсэн нэг ч юм байна. Харин тийм ээ. Нэг ч юм байна. Одоо 3 дахь Харин барс байгаа л та. Дональд Трамп Тэгэхээр Fox бол бүр баг эдэртэйг адилхан байна. Ерөөсөө анхны финал нь бас.
Би бол Спурсыг За нөгөө талд нь бас тэгж бас Би ч гэсэн хулантай адилхан ер нь дуусцсан үзэгчтэй. Ер нь дуус магадлал өндөр. Маш Тэр өндөр. нуруу пасс өгдөг тэр нэг байдлаас одоо тэр сэтгэл зүй дотор бол энэ арилахгүй нэг хэсэгтээ арилахгүй болчихж байгаа шүү дээ Вембигүүд. Тэрнээс одоо яаж айтаахан эргэж ирж 3 тоглолтын дээр Вемби тэрнээс гарч чадахгүй л гэдэг байна. Тэрнээс ер нь яг л Вемби. Тэнгүүд би одоо бол Нью-Йоркийг төрөөсө тайвширна гэж бодохгүй байхгүй. Уулмал шазруу болно одоо. за талбай дээр дуулчих шиг үзсэн шүү дээ тийм. Тэгэхээр харин Спурс Энийг энийг үзчихэд орж ирнэ. Нөгөө нэг 11 мянган тикет өгч дээрээс орилно дээр. Франсаа чиний аав шүү гэж хэлсэн шүү Тэгэхээр Нью-Йорк Никс одоо утасны цэнгээр бол 100% цэнэгтэй те. Вембигийнх болохоор ингээд ер нь нэг юм дууссан. Тэгээ одоо Өөр амжилтууд хэрэгцээ. Энэ бол санал хэлж байгаа. ер нь Нью-Йорк угаасаа өмнөх шатн дээр ингээд 8хан тоглолт хийж гарч ирсэн. Өмнөх 2 шатнд. Тэгэхэд нөгөө талд нь ингээд зовж гарч ирсэн. Тэгээд одоо эхний 2 тоглолтыг алдчихлаа. Гэртээ алдчихлаа бүр. Одоо айлын талбай. Ерөөсөө залуу баг тий. Тий, яжаах залуу туршлагагүй баг. Ийм юмнаас одоо жишээ нь үгдгийн туршлагатай тоглогч олонтой баг бол жишээ нь ийм юмнаас яаж гарахыг бол мэдж байгаа байгаа шүү дээ. Өмнө дуулаад тэгээд 2-1 болгоно 2-2 Тоглож байсан бол ингэж 2-0 болохгүй. тий, баг. Өөрөөсөө 2-0 болсон юм шиг дээ гарч. Тэгээ Вемби өмнөх цувралд оюун санааны үед ч гэсэндээ амар их ядарсан нь харагдсан шүү дээ. Тэр 7 дахь тоглолтын дараа уйлж байгаа нь бүр тэгтлээ. Вемби тэгтээ бүр хитрхи их юм хичээгээд юм болоод байт юм шүү. Магадгүй. Давхар нөгөө бас ханалт маналт орж ирж шүү дээ тэр чинь. Оксиг гэж. Вембишэндээ зүгээр ингэж явж мууч ном уншицсан явж идэг сонин төрөл уншдаг. Вемби тэгээд заах хүн яаж ч бол яаж баярлж болно. Гэхдээ би нөгөө Оксиг 7 дахь тоглолтын дээр хожоод тэр уйлж байгааг нь хараад ямар амар их таньж байна гэж бодож ирсэн юм бол. Ханалт бас орцсон байгаа. Тийм тэгэхээр нөгөө авраг авцсан шиг байлж байлж байгаа. Энд ялдаад нэг тэр нь үнэн баг. Тийм энд л ажигдаад. Вемби ч бас их тийм гүн дотгошоо төрлийн хүн сандаад байна. Тэр Йокич хажууд Йоки энэ чи юу хийж байгаа сэтгэл зүйн сайн байгаа. тоглолтын өмнө үү гэдэг. Тийм би ингэж өөрийгөө бэлддэг гэж инээгээд идэс Йокич юм бол боддгоо шүү дээ морь үзэж. Нэг бодлын баг Йокич шиг байх нь амархгүй. Тэр чинь хамгийн том сэтгэл зүй. Тэгээ Йокич Яах ч юм боддгоо биш аахгүй юу? Биш боддгоо биш. Тэрийг ил гаргадаг юм баг. Тийм. Тэгэхээр одоо бол зүгээр яг бодит үннийг хэлэх Нью-Йорк тал руу бол 80% ирэхцээ. Цом ороход 20% бол байгаа саан. Тийм байгаа. Салхийг харин яаж эргүүлэх гэдэг одоо гейм 3 Би бол зүгээр харъя. сайнаар бодъё гэдэг. гэвэл Нью-Йоркийн талбайгаас 2 хожих бол хэцүү. Гэхдээ энийг хожил аваад ирэхэд талбай дээр 3-1 болоод 3-2 болоод тэгээ 6-т тоглолт Madison Square Garden-д ирвэл харин нэг юунд бол юм болж магадгүй. Саадад потенциал бол байгаа. Тий. Гэхдээ потенциал яг гаргаж чадахгүй гэдэг. Гэтэ одоо ингээд би өөр өнөө өглөө бас ярьж ирсэн. Ер нь ингээд бүрэлдэхүүн нөөцөө аваад үзвэл Нью-Йорк хамаагүй илүү юм байл л дээ. Яг Нью-Йорк арай амралттай. Одоо за Спурсийн гарааны 5-т тий. Туршлагатай бөө туршлаганууд гэж шүү дээ. Спурсийн гарааны 5-т Васил Шампейни, Фокс, Касл, Вемби. Сэлгэнд нь Харпер гэх руки. Фоксыг баг адилхан юу гэж ярмаар юм шиг баг. Нөгөө үедээ арай туршлагатай. Корнет орж ирж байгаа. Туршлагатай гэж хэлэх За Барнс хаяа орж ирж байгаа. Тэгээд баг Картер Брайант гэх руки. Өнөөдөр бол нэг 3 минут л ашиглалаа. Тэгээ үндсэндээ ингэ бодохоор яг нэг 10-аас дээш минут тогтмол ашиглах хүч тоглогч баг Харперс өөр хэцүү болчиход байгаа. 6 өний ротейшн яваад байна л За да. Корнетийг нэмээд үсрээл тоолоо тий. Барнс Картер Брайант хориол нэг 5 минут 5 минут Нөгөө чинь тэнгууд Шамид орж ирж байгаа, Алварадо орж ирж байгаа, Макбрайд орж ирж байгаа. Мичел Робинс орж ирж байгаа. Бүгд ер нь нэг 10 минут доор ээж тоглолцож байгаа байхгүй энэ чинь. Тэнгүүд цаана дахиад Кларксон гээд нөхөр байж юм тий. Өдөр Хакпорт, Тайлер Коллег, Диаварач гэдэг юм. Ингээд ер нь бол нөөц бүр Нью-Йорк бол хамаагүй бүрэлдэхүүн бол хамаагүй зузаан байгаа байхгүй. Тэгээ Майк Браун сахалжуулагчийг л их олон жил муу сахалжуулагч гэж ярьж авсанд бол уучлалтгүй юмар санагдтал сахалжуулж энэ да ер нь. Одоо энд хардаа багийн одоо энэ финалд 2 тоглолтын араас бага тэргүүлж байгаа оноо авалтан дээр тэргүүлж байгаа нь энэ дунд Фоксийн нэр жишээ байхгүй байхгүй. Тий, Фоксыг бүр гайхаад байгаа юм. Энэ бараг л Яг өнөөдөр Fox сайн байсан. Өнөөдөр л сайн тийм за сайн байлаа. Тэр оноог ойртуулах ихтлийг бол хийсэн. хамгийн сайн байх юу нь ерөөсө төгсгөл байхгүй. Харин тийм уг нь клач болчихдог байхгүй тий. Тэрийг л хийх хэрэгтэй. Тэгэхээр Фоксыг тэгээд олон оноо 20 30 оноо авах чирээдэх гэж байна. чирээдэх биш байхгүй. Төгсгөл рүү ойртох тусам улам байхгүй болоод байгаа байхгүй. Тэр л хамгийн том гайхаад байгаа. Тэгсэн эсэргээрээ одоо энэ өнөөдөр бүр финалийн MVP Бранснуу 5 суу гэдэг яриа хүртэл гарцсан байна шүү дээ. 5 сул амар өсдөг 55% тоглоод 3-аас 42 43% шийдээ. Тэгээ баг 20-12 хийж. 20-10 тэгээ 4 ассисттэй.
Тэгээд талбай дээр нэмэх 12 оноо. Одоо яг финалийн MVP яг энэ хоёр дээр яригдах Би бол Towns гэмээр хэлэлтэлтэй гарцсан уу? Гэхдээ би бол Towns гэмээр байгаа. Towns-ны хоёр тоглолтын агуулга харуул Towns шүү дээ. Амьд үлдээс нь 10 оноос эргэж Towns байсан тийм. Тэгээ эсрэг багийнхаа лидерийг хамгийн сайн хязгаарлаж байгаа гэдэг чинь Яг үнэ. аюул чухал юм байна. Towns. Гэтэ хязгаарлаа 27 он 28 оноо. Гэтэ яг филд гол нь 40% л байгаа л да. 40 бас муу биш л дээ. 3-аас 26 бүтэй. 3-аас 26 бүтэй. Одоо яг энэ дунд нэр нь байхгүй тэр Шамит чемпионы хоёр л бүр яг од тоглогчтой хажууд үүргээ амар сайн биелүүлж байгаа. Хоёр талд хоёуланд нэг тоглолцтой тоглогч бас. Өнөөдрийн тоглолтын дээр ч ялгаагүй ингээд бодвол одоо Спурсийн араас баг 3, 4, 5 дахь хүнийг бодвол Шампионы Васил тэгжиж Фокс орж ирэхээр болчихж байгаа байхгүй. Хамгаалтаач бодсон. Бүх нөлөөгөө бодвол. Өнөөдөр Майк Браун Шамитийн талаар ярьсан байлээ. Бичлэгийг үзээд энэ манай багт яг хэрэгтэй хүмүүн гэж би ер нь хараад мэдсэн гэдэг. Ланжо Шамит чи 2018 оноос хойш 6 баг дамжиж байгаа тоглогч юм шүү дээ. Тэгээд плей-оффын карьерийнхаа хамгийн сайн үзүүлэлтүүдийг энэ жил Нью-Йорк Никс үзүүлж байгаа байхгүй. Тэгээд 50%-д шийдчихлээ шүү дээ. Эн чинь бүр бүсийн финалд 93% байсан шүү дээ. Би харуулж ирсэн шүү дээ. 12 шидэд 11 хоолойн шидэд оролцсон байсан. Тэгсэн чинь финалд дахиад 50% барай л яваад байгаа. Одоо нөгөө талд болохоор Жулиан Шампани байна. Драфтлагдаагүй филигээс гологдоод хасагдчихсэн тоглогч одоо ингээд бүсийн финал. Тийм шүү. Тэгээд тоглогч юу хаана зүг газар очно, зүг тасалжуулагч төр очно гэдэг л дээ. Тий. Станаар хайсууны хэлс олсууны онцлог. За тэгээ нөхцөл байдал 16 багтаа эхэлсэн уралдааны эцэст хоёрхан баг үлдсэн. Хоёрхан багаас одоо нэг нь ингээд 2 тэг гэсэн үр дүнтэйгээр бүр гэртээ харих болчиход байж юм да. Нью-Йорк 3-аар гарсан юм шүү те. Тийм 3-аар гарсан. Сан Антони 2-оор. Хамгийн хэцүү өрсөлдөгч нь эхний шатнд таарсан байгаа. Одоогоор тийм бэ. Бас 2 очсон тий. Бүр 2-1 тэргүүлж исэн шүү. Нэг хонооны зөрүүтэй нэгэн дээр нь хожигдсон нөгөө тоглолтын дээр нь 2 хонооны зөрүүтэй хожигдсон. Тэгээ бид нар чи ер нь хангалттай хожих баг штэ гэдгээ бас нэг жоохон юу авсан. Ер нь энэ Атлантад хожигдсон 2 хожигдол амар зүг байсан баха Нью-Йорк гэсэн. Өөрөөс ч нөгөө Франц өөрөө хэлсэн тий. Зөв үедээ бид нар хожигдчихлоо гэдэг. Тэгээ өнөөдрийн тоглолт зүгээр одоо юуг нь нуух үү зүгээр шулуухан хэлэхэд шүүгчд бол бас дундуур нь нэлээ юмнууд болгосон шүү дээ. Тэр Таунсын 4 дахь алдаа малдаа жоохон техник өгж мөгдөг. Тэ. Тэр Мичел Робинсон техник өгдөг байна. Тэр Таунсын 4 дахь алдаа байна. Ер нь нэг 2 3 айгүй эвгүй моментн дээр бол Спурс талд үлээсэн шүү дээ. Тэгэхээр шүүлт одоо дараагийн тоглолтын дээр дахиад Нью-Йорк тал бити байгаасай. Зүгээр л хэвэн байгаасай л гэж бодож байна. Түүнээс энэ хоёр чинь хоёулаа өгнө гоо тэмцэлтэй сакс үзүүлж байгаа. Тийм амар гоё тоглолт болж байгаа хөөе. Өнөөдөр бол жишээ нь тий. Тэгэхээр тийм тоглолтыг нэг шүүгчнэр нэг юм жоохон муухай харагдуулах юмнууд орж ирээд байгаа хөөе. Ярих муухай юмтай болгоод байгаа юм уу? Түүнээс яг нийт тоглолтыг харуул амар гоё тоглолт. Гейм 3-ыг одоо тэгэл үзээ та тий. Гейм 3 манай цагаар мягмар гарагийн өглөө 8:30-аас болно. Тэгээд бидний нөгөө тайлбарлсан гэж хэлээд байгааг үзэгчид маань ойлгож байгаа. Тийм ойлгож байгаах тайлбарыг дараа нь гаргаад байгаа шүү. Тийм өнөө өрөө бол жишээ нь финалийн эхний хоёр тоглолт араасаа гарах байхаа. Бүр дээр тэгж тавигдсан байгаа байх. Өрөө баазар дуусаал одоо шууд үргэлжлэл гарах байх. Тэгээд манайхаа өөрсдөө одоо Amazon Prime League Pass масаар үзээд ерөн сурцгаацсан байлээ тий. Гэтэ одоо эх жил бид нар финалаа бол гаргана шүү. Гаргана. Энэ чинь нөгөө гэрээнийхээ дагуу олон улс дугаасаа ингэж ээлж дамжуулах юмтай болчихж байгаа учраас тэрийг бас үлгчд маань бол нэлээ ойлгож байгаа хаа гэж найдаж байна. За ингээд өнөөдрийнхөө баазрыг дуусгацгаа эх 7 хоногт магадгүй сүүлийн баазарч үйж. Тийм эх 7 хоногт сүүлийн дугаар болчих магадгүй шүү. 3 тоглолт юу лээ 2 тоглолтоор бол 7 хоногт дуусчих шүү дээ. Тийм шүү дээ. Мягмар бүрүүгээл дуусчих шүү дээ. Спурс нэг хожиж чадвал бид Спурс тэмчээнээс хожил авч гарч ирвэл харин 8 гарагт 5 дахь тоглолт болно. Тэгэхээр баазар тийм маргааш нь болно гэсэн үг. Тэгэхээр 4 тэгээр дуусчвал тэгээ эх 7 хоног ер нь сүүлийн дугаар болж. Залуу багийн хувьд одоо маш хүнд байдалд орлоо тэгээд хамгийн удирдлагын хамгийн чухал тоглолт нь гейм 3 бол. Гэтэ ядаж зүгээр одоо ингэж л харах хэрэгтэй. Цувралт хожино гэж томоор харах биш. Эхлээд ядаж нэг төрлийн нэг хожлоо авъя. За тэнцүүлээ. Нэг алхамаар л явах хэрэгтэй л баг л та. Залуу багийн хувьд. Тийм шүү дээ. Зөв тийм. Одоо угаасаа тэр дараагийн бид нар хоёр хожим том мом бол одоо их хол болчихлоо шүү дээ. Тийм. Одоо ерөөсөө зүгээр л мартах хэрэгтэй. 3 дахь тоглолт сүүлийн тоглолт гэж бодож л тоглох хэрэгтэй. Тэрний ар дээрээс за хожижвол 4 дахь тоглолт дахиад сүүлийн тоглолт гэж бодох хэрэгтэй.
За би хэлье. Эхний тоглолтоо мартаад гейм 3-ыг зүгээр үлэрлээ ингийн тоглолт гэж бодоод тоглолт. За бүр ингийн тоглолт шүү. За. Тэгэхээр финалийн тоглолт гээл те. Заавал хожих хэрэгтэй шүү дээ. Бодогдно л доо. Заавал хожих хэрэгтэй гэж бодох юм бол хожигдно. За тийм. Вэмби сонссон баха. За ингээд энэ түрээ баазраа өндөрлөлийн хамт байсан үзэгчдэд баярлалаа. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн голомт банк байлаа. Эх 7 хоногт уулзцгаая баяртай үзэгчдээ. Really bow, totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.